Өнөөдөр аавтайгаа тоглох үндэсний өдөр тохиож байна. Энэ өдрийг 2019 оноос хүүхэд аавтайгаа дурсамж бүтээх, аавын хүүхэдтэй анхаарах үүргийг идэвхжүүлэх зорилгоор Америк нэгдсэн улсад санаачлан тэмдэглэж иржээ. Аавтайгаа тоглож цагийг хамт өнгөрүүлэх нь хүүхдэд аюулгүй 50 мэдрэмжийг төрүүлж сэтгэл зүйг тогтвортой байлгаж илүү аз жаргалтай болгодог хэмээн Кембрижийн сургууль судалгаагаар тогтоосон байна. Америк нэгдсэн улсад аавтайгаа тоглох үндэсний өдрийг зохион байгуулж эхэлснээр хүүхдийн аз жаргалын индекс 22%-аар өссөн үзүүлэлтийг Кембриж их сургуулийн судалгаагаар гаргажээ. Хүүхдийн сэтгэл зүйд аавын төрүүлж байгаа мэдрэмж ээжийнхээс нь 50 дахин их байдаг гэнэ. Энэ нь хүүхэд аавтайгаа хамт байхдаа хамгаалагдсан, хайрлагдсан мэдрэмж авдаг тул аз жаргалын түвшин нь өсдгийг тогтоожээ. Уул нь бол эдгээр чинь сайн аваад байхгүй юу? Тэгтээ яагаад муу гэж хэлэгдээд байна уу гэхээр зэрэг одоо өөрийн чинь яг хэлж байгаачлан цаг гаргах тэр байдал бага байдаг. Цаг гаргах хүсэлгүй юу гэвэл үгүй хүсэл байдаг. Гэхдээ үндсэн ойлголт нь ерөнхийдөө л би гэр бүлээ одоо хэрэгцээтэй шаардлагатай одоо санхүү мөнгөөр хангах ёстой. Би бол одоо бараг л гаднах ажиллаа л одоо хийх ёстой хүн гэсэн ойлголт тэгээд явж байгаа. Манай улсын хөдөлмөр эрхлэлтийн 60% эрэгтэйчүүд эзэлдэг. Эрэгтэй хүн ар гэрээ авч явах ёстой гэсэн үндслээс хамааран хүүхэддээ цаг зав зарцуулах боломж хомос байдаг байна. За өөр хүүхэддээ цаг зав гаргаж чадахгүй байх нь хүүхдийн сэтгэл зүйд хүн дээр нөлөөлж хүүхэд ганцаардах, үл хайхрагдсан мэдрэмж төрөх, өөртөө итгэх итгэлгүй болох мэдрэмж авдаг байна. Хүүхдтэйгээ зарцуулах зав зээний хувьд бол ер нь муу шүү дээ. Ажил төрлөгөөс. Хүүхдүүдтэй ер нь тоглоом ер нь тоглохыг л боддоо шүү дээ. Ер нь тэгээд би оройдоо өглөө гараад орой ирдэг. Хүүхдүүдтэй цаг гаргах нь хаяа нөгөө амралтын өдрүүдээр ишээ тийшээ нөгөө өвөө эмээгийнх рүү явах. Тэгээд нэг ишээ тийш салхинд гарах тийм л юм. Тэгээд салхинд гарахтаа нэг хүүхдүүдтэйгээ гадаал тоглох юм да. За ер нь бол хүүхдтэй цаг зарцуулах нь бол одоо хэцүүнээ үргэлтэй. Аль болох л одоо хамт тоглож одоо хичээл сургуулийн хийхэд хичээл давталганы хийхэд хамт байхыг илүү чухалчилж үздэг тий. Өглөө явал орой ирчихсэн шүү дээ. Тэгэл аавтай нэг орой л зав гаргачихсан. Аавтай нэг сакс үзэл хийж гадаа ажиллах юм даа аавтай сакстай л. Тэгээ спорт тоглох байх та. Одоогор байхгүй байгаа л та. Тий. Ачаалтаа тэгээ ачааллынхаа хажуугаар л тэгэл хамт тоглоал яадаг та. Тэгэл гадуур дотор тэгэл гой энэ тэнд очиж тэгэл гой тоглох нь өөр гоё л. Хүүхэд насны одоо мартагдахгүй л дорсомжийн нэг л юм. Нэг л ах нэг тэр одоо. Олон улсын судалгаагаар аавд хүүхдтэйгээ өдөрт 2-3 цагийг, ээжүүд 6-8 цагийг хамт өнгөрөөдөг байна. Энэ нь хүүхдийн тархины хөгжил болон боловсролын түвшинд сүргээр нөлөөлдөг байна.